Сайн байцгаана үзэгчдээ, Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаасаа өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байх байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэж бүх амьтай, амьгүй зүйлс улиран цаг хугацаа хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнг, эрх мэдэл тэр бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог хязгааргүй эргэлдэх амьдралын мөн чанарууд юм. Иймээс хүн гэгч нь амьдралынхаа гол дүр нь юм. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан болгох вэ? Тэрхүү дүрээ яаж сайн бүтээх вэ гэдг нь хүн бүрийн өөрийнх нь ажил мэргэжил хөдөлмөртэй салшгүй холбоотой байдаг. Бид өнөөдрийнхээ дугаараар ган хурдан хүлгийнхээ галын бурхан ээж болсон Бродникийн ажил амьдралыг өгүүлэх гэж байна. Сумнымен үзэгднэ нүднээ тодорно Ногоо вогооны буян их гэдэг. Энэ бол төмөр замын ажилчдын байн хэлдэг үг. Төмөр замтай амьдралынхаа замыг холбосон галт тэргээр аялан яваа зорчигчдын аюулгүй байдал амар тайван ая тухтай зорчход өндөр үүрэг хүлээсэн Монголын төмөр замын вагон депогийн 7-р цувааны үйлчлэгч Эрдэнэ очрын дайрыг авын эгэл жирийн хэрнээ адал явдалтай амьдралын жимээр хамтдаа аялцгаая. Анх би 20 настай хүүхэд байхдаа төмөр замтай ажиллах амьдралынхаа гараг холбосон юм аа. Тэгээд энэ ажлыг хийгээд би 15 жил болж байна. Тэгээд зорчигч олон түмнээ найдвартай, аюулгүй хүрэх гэсэн газар нь хүрэх нь үйлчлэгч бидний зорилго байд юм аа. Ган зам зуурайж галт тэрэг хөдлөхөд миний ажил, миний амьдрал эхэлдэг юм. Вагоны үйлчлэгч Эрдэнэ очрын дайрыг ав. Намайг Эрдэнэ очрын дайрж өг гэдэг. Би судлын вагон депогийн 7-р цувааны вагоны үйлчлэгч. Би ч одоо Монгол төмөр замын хүүхэд гэж хэлж байна. 10 жилээ төмөр замын 20-р сургуулийг төгссөн. Тэгээд тэрнээс хойш сургуулаа төгсөөл шууд төмөр замд ажилд орсон. Тэгээд одоо гэр бас төмөр замд ажил төмөр замд ер нь төмөр зам бол миний амьдралтай салшгүй холбоотой. Тэгээд вокзал ягаад ч нэг идүүд ойр дотно байдаг ш. Сэлгэлэн хурдлах урт суудлын цуваа Сэтгэлд хоногсон зүтгүүрийн дуудахаа. Дөрөв хүүхэдтэй тэгээд манай хоёр охин чи хоёулаа Бродник дүүн бас ахаад Бродник. Манай их нөгөө амир юм форми хувцастай. Тэгээд форми хувцастай явж байгаа аюу гоё харагдаад. Тэгээд үйлчлэгч болохоор шийдсэн. Манай эмээ хүртэл үйлчлэгч байсан. Тэгээд энэ мэргэжилтэй аюу дуртай. Миний авчин онцгой айлын өмхий газар гал унтраах 14 дугаар ангид ажилдаг цэргийн хүн байсан. Би жоохон бахтай тэгээд нөгөө манай аав цэргийн хүн байсан болохоор ч тэр юм уу нэг гой цэргийн хувцас өмссөн, форм өмссөн. Тийм л хүн болох юм гэж боддог байсан шин. Ер нь тэгэл юм өрдөстэй хувцас өмсгөл байсан бол ч боддог шүү дээ. Тийм Бродник ч бас гоё форм өмсдөг шүү дээ. Цэргийн хүн болно гэж аюу хэрдэгсэн. Тэгэл 10 төгсөөл манай эмээ Бродник байсан. Тэгэл эмээдээ хоолцоо авчиж өгнө. Тэгэл ер нь Ястал нэг хоол зайвж хөр нэг богооны үнэр гэл нэг бас нэг үнэр байдаг шүү.
Нэгний гой татна. Тэгэл ер нь тэгэл 10 төгсөх жил мэлээсэл би ер нь үйлчлэгч болъё. Айгу гоё ажил юм байна. Тэгээд ч формын хувцас өмсдөг гоё ажил. Хүнд хэцүү гэдгийг юусэн мэдэхгүй. Гаднаас нь өнгөцгөө хараад ер нь л би вагоны үйлчлэгч болъё. Гоё мэрэгжил юм байна гэж бодвол тэгэл энэ мэрэгжил рүү урвсан баг гэж боддоо шин. Хүүхэд бүр багадаа мөрөөдөлтөй байдаг. Баг байхасаа цэргийн дүрмд хувцас өмсдөг хүн болно гэж мөрөөддөг байсан Дарижав охин өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэн вагоны үйлчлэгч мэрэгжил эзэмссэн юм. Анх түүнийг энэ мэрэгжил эзэмшгэд түүний эмээ нөлөөсөн гэдэг. Баг байхасаа эмээгээ замд гарахт нь хоолунд авчирч өгөх гэж вокзал дээр ирж сайхан мэрэгжил болохыг нь мэдэрсэн гэж ярьж дурсаж байна. Анх вагоны үйлчлэгч болоход мэдэхгүй, чадахгүй зүйл их гардаг байсан ч түүнээс хойш 15 жил өнгөрч энэхүү цувааны авраг Бродник болсон юм. Энэ жил нөгөө цувааны авраг болсон. Тэгээд манай байгууллагаас ингэж өгсөн. Тэгээ энэ бас айгүй хөөрхөн. Манай вагон депогийн брэнд бэлэг гэж хэлж олно. Тэгээд манай нэг үйлчлэгч хийдэг. Тэгээ бидэд 2013 онд баригаараа төрийн ордонд орж исэн. Төрийн ордны дэлгүүрт бас энэ байд юм лээ. Бүх мэрэгжлийнх. Цагдаа, үйлчлэгч, эмч гээл бүгд байд юм лээ. Хүн ч одоо тий дуртай мэрэгжилтэй тэгээ өөрөө дуртай олцохоор гоёлолт юм л. Түүнээс бол яг хажуудлаас нарахад бол хүнд хэцүү. Тэр хөдөлгөөн дотор унтаж амарч явна, тэр юмыг хийж явна гэдэг ч бас хэцүү шин. Айгу цэвэрч юм ба. Жогон багтааж гэсэн тийм эс айгу тийм хуцаа цэвэр хүмүүсүүд одоо маргааш хэрвээ хичээлд авах юм бол урд оройн ингээд хуцаа ингээд бэлдээд ихгүй тавьчихдаг. Тийм айгу цэвэрчтэй ихж байгаа өөрийнхөө айгу хүсдэг. Яг ихчгээ ингээд гоё ингээд ажилдаа айгу дуртай тэ цэвэрхэн цэмцгэр ихж байгаа араас бас тийм шагнал урамшуул аваад тийм ихчгээ гоё мундаг хурдны болохыг хүсдэг тий. Бродник Дарижав өглөө 9 цагт вагон депод ирдэг. Өглөө бүр болдог зөвлөгөөндөө суучгаад депо дахь эмнэлгийн онцлогоонд хамрагдана. Ингээд тэдний ажил эхлэндээ За бид сая полиоркэд харцсан. Тэгээ би энэ 449 гэдэг вагонд ажил авсан. Тэгэл одоо ингээл гадна талаас нь вагоноо авч эхлэндээ. Тэгэл одоо явах анги харна дугууныхаа бүрэн бүтэн байдал вагоныхоо угаалтурын хөлдөө мөлдөө гэл ингээл бүхэл ид ангиудаа шалгаж авна. Тий шалгаал ажиллаа авна да. вагон дотож эхлэхэд тэд нөгөө ээлжийн үйлчлэгчээс вагоноо хүлээн авна. Гаднах бүтэц, доторх ид анги бүхнийг нэг бүрчлэн шалгадаг. Ийм шалгалт хийхийн тулд үйлчлэгч нар техникийн сургалтанд хамрагдсан байдаг байна. Сайн байна уу? Сайн явсан уу? Сайхан амарсан уу? Сайн явсан. Сайхан амарлаа. За ажиллаа явчих. Хэлж ярихаар засвар юу вэ? Вагоноо хүлээн авсны дараа цагаан хэрэглэл болон нүүрс усаа нөөцлөн. Урд нь нүүрсээ өөрсдөө өөрч цагаан хэрэглэлээ зөөдөг байсан гэдэг. Харин одоо машинаар зөөж вагон тус бүрийн хаалхан дээр бүх бэлтгэлийг нь авчирж өгдөг болсон байна. За баяртай. Сайн яваарай. Сайхан аялаарай. За сайхан амраарай. Баяртай. Баяртай. За ажлаа хүлээгээд авцсан. Тэгээд суудал маань Эрдэнэт рүү орой 20-25 төдөлнө. Орой 17 цаг гэхэд бид бүх цэхэл төлтгөл цэвэрлэгээ үйлчилгээгээ дуусгацсан байх ёстой учраас одоо цаг нэлээд явсан байгаа. Яарвчлаа дараа дараагийнхаа ажилд орох болохгүй. Манай энэ галтэргийн 36 зорчигдсон. Тэгээд манайх чинь стандарттай, технологитой бүх юм дистаралтай байх ёстой юм. Яг байрандаа байх ёстой учраас тэгэл ингээл гаргаж эхлэндээ. Тэднийг олон мэрэгжилтэй гэж ярьдаг нь бэлтгэл ажилтай холбоотой. Учир нь тэд галлагч юм. Вагоны гадна дотн цэвэрлэгээгээд бүгдийг хийдэг. Бродникууд вагоны гэмтлийг яаж байгаа дуугаар нь оншилж чаддаг болдог байна. Энэ бол олон жилийн турш хуримтлуулдаг өнөөх туршлага юм. Олон жил вагонд ажилласан хүн вагоны хөнгөнөх дуу жаахан өөрчлөгдөхийг андахгүй.
Тэрч бүхэл вагон дамжиж яваа хүмүүс хаалгаа хаасан эсхийг сонсоод л мэддэг байна. Үйлчлэгч нар хараа сонсголын өндөр мэдрэмжтэй байх ёстой гэдэг нь үүнтэй холбоотой байж мэдэх юм. За одоо ингээд таамар авгаана. Тэгээ нөгөө таамар маань төмөр өгдөг болохоор халуун усаар аваад буцалсан. Тэгэхгүй болохоор нөгөө алчуур маань наалдаад угаачлахгүй. Тэгээ нөгөө өвөл болохоор нөгөө тортог их гараад тэгээ дараа ухаалчтэй. Нөгөө тамхи татхаа байсан чинь энэ таамар айгу бас цэвэрхэн бидэг болсон. Урд нөгөө улсуу тамхи татдаг. Энэ дурлалын таамар дээр тэгэл гарч ирээд нөгөө нусаа хаяал, цэрээ хаяал, шүлсээ хаяал. Одоо тамхи татхаа байсан болохоор бас хамаагүй цэвэрхэн бидэг болсон. Яг эд өвлийн хүүтэнд бол бас ингэж өнгөлж мөнгөлөх бас айгүй хэцүү. Бас л халуун ус мусаар тэгэл айгүй хурдан л арчиж цэвэрлэхгүй бол наалдчих гэдэг. Галгаа эхэлсэн байгаа болохоор тэгэл угааж ирчаал 3 хоног замд яваад ирэхээр ороо харуулчаад байгаа шүү. Тэгээс зуны үйлрэлд бол бас арай гайгүй. За цэвэрлэгээ хийгээд ерөнхийдөө дуусчлаа. Одоо тэгээд 16 цаг болж байгаа учраас галаа хийн. Тэгээд орой 19 цаг 50 минутад зорчигчдоо оруулна. Тэгээ ер нь одоо ингээл зорчигчдоо хүлээж авахд бэлэн боллоо доо. За манай байгууллага бол нэг 948 вагоны үйлчлэгчтэй. За нийтдээ 1400 гаруй ажилтнтай тэрний манд бараг 80 гаруй нь бородникууд вагоны үйлчлэгч нар байдаг. За бородникуудын ажил үүргийн хийх ажил бол ихтэй. Ер нь бол гадаа гарч гэрт орж юм гэдэг чинь тэр шиг л одоо галаа төлн нэгдүгээрт одоо гал төлн хоёрдугаарт вагоноо цэвэрлэн гуравдугаарт ингээд хүмүүстэй үйлчлэн цай юмаа зарна. Тэгээд дээрээс нь техникийн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж ажиллана. Тэгээд аяллаа үед бол ерөөсөө бүх юмнуудыг л хянаа явж явах хэрэгтэй. Вагон болгонд 2 бородник байгаа. Тэгэхээр тэд нар маань за тэгээд ер нь бүхэл юм хийндээ. За би 2000 онд 18 дугаар цуванд Хотгон сүрэнд аргатай 18 дугаар цуванд үйлдвэрийн дагалдангаар очижсэн. Тэгэл ерөөсө вагон гэдэг зүйлийг л гаднаас нь хараад гоё хувцастай, гоё ажил хийдэг бол судал гэж мэддэг болохоос шиг вагоны үйлчлэгч яг юу хийдیں, яад хийдیں гэсэн тийм нарийн тийм мэдлэг байхгүй. Тэгэл анх Мягмар сүрэн гээд багш дээр анх очижээ. Тэгэл мэдгүй зүйл их гарнаа. Тэгэл багшаасаа их асуун. Тэгээ миний багш айгүй олон жил ажилласан туршлагатай сайн хүн байсан болохоор 3 сар болоод жинхлэх хэвээр. Тэгээд биш сайн багштай байсан болохоор 2 сар болоод шалгалтаа өгөөд тэмцээд тэгээд вагоны үйлчлэгч болж ирсэн. Дайрын манайх эмээн үйлчлэгчсэн болохоор анхны мэдгтүүнтэй л иржсэн л да. Тэгээд би тэр яг би ороод одоо ажил ингэж ийм ажил маань ийм онцлогтой гэдэг ажлынхаа талаар яриад тэгэл ямар ч гэсэн дайрыг анхны мэдгтгүүнийг өгөөд ажилласан дайрын манууд ямар ч гэсэн өөр айгу итгэвтэй сайн сураад ямар ч гэсэн багшийнхаа өгсөн юмыг бол сайн л хийдэг л хөвгт болж яасан. Анх тэгэл жинхэлчээл тэгэл хүний оруулахаас эхлээл мэдхгүй чадахгүй хүнтэйгээ харьцах гээл тэгэл ажиллаа хийх ингээд дуршлагчаад ирэхээр за одоо би нэг тэдэн цаг үед галаа хийцээ одоо нэг тэдэн цаг болоод галаа хийндээ нэг тийм үед нь тийм ажиллаа хийндээ гэл энэ ажил гарт орно гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг тэгэл өөрөө ажиллаа зохицуулаад хийгээ сурцсан. За дайрын жоо битэр чинь 2005 оноос эхлээд Улаанбаатар
Дархан шанд гэсэн галт тэргэнд нэг цовоонд 2005 оноос 2007 хүртэл одоо бараг 3 жил нэг богоонд хамт ажиллаад одоо бараг найз нөхд гэхээсээ илүү бүр ах トゥ шиг эгч トゥ шиг болоод ингээд бүр гэр бүлийн сайхан найзууд болсон. Тэгээд энэ жил цуваны авраг болоод зогсож байхдаа багштайгаа цуг манай багшаас цуваны авраг болсон. Тэгээ хоёулаа цуг зогсоод шагналаад чахад бас гоё байсан. Өөрөө ирэхгүй огшоод ирэн тийм байлээ. Шагналаа цуг аваад хамт зураг татуулж явахдаа айгүйх баяртай байсан. За тэгэхээр үзэгчдээ Улаанбаатар хотод яг одоо 19 цаг 55 минут болсон байна. За Улаанбаатараас Эрдэнэт рүү чиглэх одоо галт тэрэг байна. Одоо хөдлөх гэж байна. За хөдлөхөд 20 цаг 25 минутанд хөдлөн. За хөдлөхөөс өмнө одоо 19 цаг 55 минутанд зорчигчтой оруулж ингэж эхлэх гэж байна. Сайн байна уу? 11 9 12 19-с 12. Өглөө буугч юм билээ гэж. За ороош. 9-12 гэсэн. Тий. 2. За 18 15 13. За тэдэд ч өглөө буугч өгчнө. За Улаанбаатар хотод за 20 цаг 52 минут болсон байна. 53 минутанд бас хаалгаа байна. Орчигчд бас суудлаа эзлээ суудсан баг шиг байна тийм ээ. Тийм. За одоо тэгээ хэдүүлээ орцгоох уу? За. Бродникийн ажлыг өөр ингээ хараад байгаа тийм. Зүү дүнтэй зурлцсан. За хүн ачаа их ингээл өрөвдөм шиг харагдаж байна тийм. Тэгэхээр яг хийгээ сурцсан ажил болохоор бас ерөнхийдөө гайвт. За хүнээ оруулаад бас. Хүнээ оруулсан тийм. Одоо тэгэл галтаргийн хөдөлтөл үйлчлэгч бэлэн байдалд. Одоо санал хүмүүс хоцорсон зорчигчд бас ирж магадгүй тийм ээ. Ер нь ингээд яг ингээ галт тэрийг хөдлөөл нилээ явж хахад орё гэсэн зорчигчд ер нь хэрэг хэрхүү тийм тохиолдол. Гэрэн ш хоцорчлоо штэ би плеттэй орё гэж усаад аюу их тэгдэг. Тэгээд нэгэнд галтрыг хөдөлсөн л бол оруулахгүй тий хөдөлгөөний аюул байдлыг хангах үүднээс галт тэрийг бас хөдөлт нилээ ингээ явтлаа нилээ удаан явж хагаад тэгэл хурлаа штэ тийм ээ. Тэгэхээр бас зорчигчд бас тэрийг далимдуулаад бас жоохон хацраад орё гэдэг бах тийм ээ. Тиймэрхүү тохиолдол байна. Гэхдээ ер нь яг эргүүлийн цагдаа нар бас төмөр замын цагдаа нар перрон дээр эргүүл хийдэг болохоор ерөнхийдөө бас гайгүй. За өнөөдрийн бидний бас Улаанбаатараас Эрдэнэт рүү явж байгаа энэ чиглэлд ер нь хичнээн богоо явж байгаа. За бас хичнээн хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа бас яг типогоос манахаас одоо нийт эн чинь 2 застав нийлсэн байгаа байхгүй юу? Эрдэнэтийн застав Сүхбаатарын став тэгээд нийлээд 25 богоо. Нэг богонд за богоод л тийм байна. Сайн нилээд очих. Ингээл ер нь бол тэгэл ер нь продникийн ажил яг өглөө ээлжээ хүлээж авснаас ихсүүлээл за ингээ богоо хөдөлтөл за маргааш Эрдэнэтэд очтол ингээл үргэлжлээл ажил нь ундраал ер нь явна штэ тийм ээ. Тийм. Өнөөдөр шөнийн одоо энэ чиглэлд явж байгаа өнөөдөр шөнөөс бид маш их ажил хүлээж байгаа тийм ээ. Ааха. Одоо хаана хүртэл энэ ч яг ингээ бэлэн байдалтай зогсох хэрэгтэй байна. Перрон өнгөртөл. Перрон өнгөртөл тийм. Ийхүү төмөр зам зурайн галт тэрэг хөдлөж, зорчигчдын аялал эхлэж, продникуудын ажил ундрандаа. За болтой. За ингээ перрон өнгөрсөн тийм. За. $18 дугаар оны үйлчлэгчтэй ярьж байгаа. Зорчигч үйлчлэгээний стандарт технологийн дагаа ажиллаж байна. 21 зорчигчтэй. Богоон хэвээ ажиллаж байна. Хэвийн цэхэл бэлтгэл хэвээ хийгдсэн. Ажил гарахын ер нь урд өдрөөс эхлээл өөрийгөө бэлдэж эхэлнэ. Одоо 8-аас доошгүй цаг унтаж амарсан байх хэвээр өөрийгөө бэлдсэн байх хэвээр. Тэгэл өглөө гэрээсээ гараад даралтаа үзүүлнэ, эмчи үзлэгт орно, полиноркондоо суун, зааварчилгаа авна. Тэгэл богоно хүлээж авна. Тэгэл зорчигчтой ая тухтай үйлчлэгийн тулд нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Богоно цэвэрлэн, цэвэрлэгээ үйлчлэгээ, цэхэл бэлтгэлээ хийсэн байх ёстой.
Тэгэл замд гарах бэлэн болоод тэгэл замд явж эхэлнэ дээ. Замдаа гарна да. За одоо хоёлаа цагаан хэрэглээ тараач. Манай 21 жижигчтэй. Тэгээд Хүн болгон цагаан хэрэглээ өгдөг гэсэн үг үү тийм. Плетэндээ үнэн орсон. Тэгээд хүнийх нь тоогоор цагаан хэрэглээ нөгөөд тэгээд цайгаа өгнө. Эрдэнэ төгсгийн хүнд тий 2 цай өгнө. Тэгээд өнөөдөр манайх цайны 4 сонголттой байгаа. Орохоос хүмүүс Дургуй цаад ах шиг байна тий. зөвхөн хайдахыг Энэ хоёр энэ хоёрыг миний мэрэгжил чинь бас гоё штэ. Одоо төмөр зам хаа үржин тэр бүхэл газар би очиж үзсэн. Ногоон боогоныхоо буйнаар гэл манайх аягүй хэрдээ Москва явж үзсэн. Ишээ Бээжин, Ирээн, Дархан, Шанд, Зүүн Баян. Тэгэл төмөр зам ер нь хаа үржин тэр бүхэл газар 15 жил ажиллахтаа явж үзсэн. Тэгэл манай дарга нар бас хэлдэг шүү дээ. Ямар ч сайд дарга нар сард 2-3 удаа гадаад явахгүй шүү гэл. Тэгэл бас заримдаа нөгөө паспортынхаа юг харна. Нөгөө штамп дардаг шүү. Тэрийг харахаар бас гоё. Игэнт л ингээл штамп даруулаад паспортанд дуусаал. Тэр мэрийг харахаар бас гоё. Ажиллаа хийгээл. Улаанбаатар Бээжингийн чиглэлд бол жижигхэн 3 хоног. Улаанбаатар Москва чиглэлд бол нэг талдаа 5, жижигхэн 10 хоног явна. Тэгэл тэр дунд чинь тэгэл амьдрал буцлаа ш. Манай нэг үйлчлэгч, оюун гэд үйлчлэгч одоо ажиллаж байхад нь богонд нь хүн төрөө ихвэрч авсан гээл 3-4 удаа ихвэрч авсан гээл саяхан ярьжсэн одоо баг нь 10 настай 15-тай 17-тай өдр гэл ярьдیں۔ Тэгээд манайх ч бас нөгөө богоон төрөл хүүхдүүдтэй ган зам, ган хөлөг мөлөг, ган болд молд гэл нэр өгдөг хинхтэй өгдөг гэл ярьдیں۔ Тэгэл 18 нас хүртэл манай бас төмөр зам өмгөө явуулдаг. Тэгээ бид манай нөгөө бэргээдсэн тэгэл бид нар ярина. Тэгээ манай тэрэгчлээд шүү дээ. Богооны ээж гэж нэрлдэг гээл хүүхдүүд нь тэгж дууддаг гээл тэгэл баяраар ирж зоологдог, хүүхдүүдтэйгээ ирж уулздаг гээл ярьдаг. Бид нар ч одоо баяраар ихэнх баяраар замд явж таардаг. Цагаан сар болно, шинэ жил болно. Шинэ цагаан сараар бид нар ажилдаа тараад бүр шинийн 4-5 мавн гээл буугаал гэртээ очдөг. Бараг л баяр дууссан л очдөг. Тэгэл гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглээл тэгэл өнгөрнө. Шинэ ингээл замд явж байхад улсууч наах болсон гэдгээ сонсоол баярлал, орилол тэгэл харж марахаар бас гоё. Зарим нэг нь гуйнигтай янз бүрийн мэдээ сонсоол гуйниглал тийм улсууд бас таарна. Цагаан өгөхдөө заавал хормогч зүүсэн байх хэвээр. Хоёул хормогчоо зүүж байгаа л. тий цаг кофегаар үйлчлэгч байгаа юм чи тийм ээ. Тий. Эрүүл ахуй талаас цагаан эрүүл өгч байгаа. За цагаан эзэнхүүг асууж чи тий. Усаа хизээ нүхгүй. цагаан тараасныхаа дараа усны дэд өчнөө. За цагаан сонгорой. Ногоон цай, сахартай байх уу, кофе, сүртэй цай. Алин сонгоо. Тий. За дахиад нэг нь. Энэ сахар нь. Сахар нь энэ тагаа. Ногоон цайнд ангараа. Сахартай. Энэ тийм үү? Аа. За ингээд. Тий одоо цайг нь өгцөн. Одоо хоёлаа уснуудыг өгч. Саварэ. Тэгээд авахар бол хэлээрээ. Их л олон мэрэгжил эзэмшсэн юм шиг сонирхож жишээлбэл одоо цай зөөн, хөдөлгөөнд дунд цай, халуун цайгаар хүнд үйлчлэх. Тэгэл нэг бодлын сэтгэл зүйч. Одоо янз янзын л улсууд харна сэтгэл нь догдлсон, хөөрсөн, баярлсан, гуйсан тэр улсуудад бас тохируулж харьцсан, зөвлөгөө өгнө. Тэгэл согтуу нойтон янз бүрийн улсууд явна. Тэр үед нь бараг цагдаа болно. Өвдсөн зовсон улсуудад бас зөвлөгөө өгнө, анхны тусламж үзүүлнэ. Тэр үед нь нэмж болно. Гэх мэтийн л Породник ажил нэг хүнд бол бас их олон төрлийн ажлыг бол одоо оногдуулсан санагддаг. Тэгэхээр хүнийг одоо огтж үйлчлэхээс ахуулаад тийм ээ. Тэгэхээр хүнтэй сайхан хайрцаж, хүн сайхан сэтгэл төрүүлэх ёстой.
За тэгээд цааш нь одоо хүүхэд одоо уйлдаа гэхдээ ээжтэй хамт одоо хуурайлж юу яах. За цогтой хөгжчин хүмүүнийг одоо бас ааш аягийн нэвийг олоод ивийг олж тэр одоо бусад зорчигчтой аяд тухайг хангахаас ахуулаад за тэгээд тэдэртээ одоо бас яг л өөрийнхөө одоо гэрт байгаа юм шиг л үйлчлдэг. Тэгэхээр бол энэ бас олон хүнийг энэ аятай тогтой одоо тээвэрлэнэ гэдэг бол одоо тэрэнд нь бас зохицож ажиллах нэлээд хүнд ажил. Мэдээж хэрэг одоо цэвэрлэгээ үйлчлэгээ хийнэ гэдэг чинь одоо бас одоо нэлээд хүнд л ажил л да. За хоёлаа. Шалаа иччих жоо. За тэгээд. Тэгээд зорчигчд одоо авах гэдэг юм. Тий. Хүний хөдөлгөөнд тасраад арай. Багцсан юм чинь тий. Тий. Одоо 0 мөлийг бол тохирцсон болгонд нь л цэвэрлж явах хэрэгтэй. Явдал дунд ирчихад дэвгүй байна уу? Хоёр тишээ найгаад. Гайгүй байна. Тэгтээ бас тэнцвэрээ олохгүй бол хоёр тишээгээ. Ер нь анх үйлчлэгч болоход тэгдэж шин. Тэнцвэрээ олоогүй гэдэм үү? Явж сураагүй болохоор тэгдэм үү? Гэртээ очиод яхаар энэ тэнд хөхөрцөн мэдэн шин. Тий хаана хизээ зөхөцсөн мэддэхгүй. Тий. Тэр чинь гэртээ бол энгийн зүгээр ирэх шалыг угааж байгаа шүү дээ. Хөдөлгөөн дунд бол би бол анхудаа ингэж шал угааж байна. Ус мас зөөхөд бас яг тэнцвэр хэрэг болно. Та нэг бацгүй. Өдөр тутамдаа цэвэрлдэг болохоор шал гайгүй цэвэрхэн байна тийм ээ. Өнөөдөр одоо хэдхэн зорчигч явж байна? 21 зорчигчтэй манайх тий. Бүгд Эрдэнэт бууна. Одоо замдаа одоо хаана зогсож байна? Одоо юу нэг хаана явж байна? Одоо зүүн хараад зогсон 11:20. 11:20 тий. Зүүн хараад зогсон. Яа бид яг одоо тасамаас мэддэг. Бид хамгийн их мэддэг. Зүүраа. Даригтын одоо бидний сууж явж байгаа галт тэрэг бас бусад галт тэрэнгээ хараад бусад галт тэрэгнээс их өөр юм. Яагаад юм бэ гэмээр? 2012 онд манай 50 жилийн ой болсон. Тэрэн зориулж манайхын дуганыг өөрийнхөө дотоод нөөц болцоог ашиглаж манай засварчид манай инженерүүд өөрсдөө хонголж амласан. Манай энэ дугаан чих олон давуу талтай, LED гэрэлтэй, камертай, хөргөгчтэй, нам даралтын зуухтай, зурагттай. Ер нь л их бус бооныг бодвол онцлог болж чадсан. Манай байнгын зорчигч нар тэр тусмаа хүүхдүүд ундахтай богоонд сууна гэж ээж аваараа ундахтай богооны плед аваараа гэж цагдаг гэсэн. Тэгээд манай хамгийн түрүү манай ундахтай богооны плед дууссан шүү дээ. Одоо энэ дараагийн зохицол хийдэг галгаагаа хийдэг тийм ээ. Галгаагаа хаана хийдэг юм бэ? Тэгэл харж байгаа л яг нөгөө цагтай биш өөрөө галаар жаал нэг гаднах орчноос шилтгаалаад гадаа дулаахан байвал бас гал нь удаан байна. Гадаа хүүтэн байвал нөгөө соруулчихад гал нь хурдан дуусчихна. Тэр мэднээс шилтгаалаад янз бүр. Тэгээд олон хүн үйлчлүүлдэг болохоор янз янзын юм асуун нэхэн тэгээд одоо би мөнгө төлсөн юм чинь ресурстэй юм асуун. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үед усуудын ухамсар бас гайгүй болсон болохоор бас гайгүй. Энэ жишээ нь ингээд нэг купенд 4 жирчигч явж хахад нэгэнд би даарад байна гэж хүрээдэрнэ. Нэг нь би халууцаад байна галаа багсах гэж хүрээдэрнэ. Тэгэл тэр болгоныг л зохицуулаад алилахоор гомдоохгүй хүн шиг зохицуулахыг л бодно. Ган зам зуурайж галт тэрэг хөдлөхөд миний ажил, миний амьдрал эхэлдэг юм. Богооны үйлчлэгч Эрдэнэ очрын дайраж ав. Би чи 3 хоног амарчаал тэгэл урд өдөр нь юма бэлтэн маргааш ажилтаа гэл. Тэгэл нөгөө форма угаагаал эндүүдэл байн форма өмсч үзэл малгайгаа талин тараал өмсөөл юмсандаа манай хүн тэгдэж чи яг ажилтаа явах болохоор ингээл дуу хаялал инээ далдаал хувцаа байн өмсч үзээд идэг гэл манай хүн тэгээд идэг. Өртөө болгон дээр хаалга онгойлгож, төмөр хүн шатыг буулгаж, хүйтэнд хөрж, халуунд хал зогсдог энэ ажил эмэгтэй хүнд ахадмаарч юм шиг.
Дөрөмт хувцаараа бахархаж хүн бүрлүү инээмсэглэж явахт нь элдвүүгээр дайрч доромжлох хүмүүс мэрсэр байдаг гин. Ийм тохиолдолд шинхэн үйлчлэгч охид шантраад уйлдаг юм гинлээ. Бродник Дарижав ер нь их өөдрөг үзэлтэй хүн. Хүн дуртай мэрэгчлэрээ ажиллаж байхад мөнгө төгрөг, цалин хөлс хүртэл юуж биш санагддаг гэсэн үг нь түүнийг шантрашгүй, мэрэгжилтэй хайртай байдлын илэрхийлэл мэт. Хоёр дахь гэр болсон галт иргэндээ тэр жилийн тэн хагасыг өнгөрүүлдэг болохоор түүний хамгийн сайн туслагч нь ар гэрийн ажлыг даан улдах түүний гэр бүл. Хоолын замд ядраад харахад гэр орон дулаахан, цэвэрхэн, хоолунд бэлэн байх сайхан. Гэрлүүгээ санаа зовох зүйлгүй ажиллаа хийх нь амжилт гаргах нэг үндэс болдог. Ар гэртээ санаа зовоод ямар нэгэн асуудалтай явж байгаа хүний царай андашгүй байдаг. Тиймээс галт иргэний үйлчлэгч хүний ар гэр, хань ижил, ажил мэргэжлийг нь ойлгодог байх нь хамгийн чухал юм. За намайг Баатарын мөнх хүчрэлээдэг. Би Сонгон орхон дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээд ажилладаг. Дарижавын гэр бүлийн хүн байна. Бид хоёр одоо охин хүү хоёртой 19 настай бас аль битээр харилцуулсан. Одоо 16 жил амьдарч байна. Дарижав 2 хөөрхөн хүүхдийн ээж, мөн түүнийг ойлгож, дэмжиж, хайрлаж байдаг сайхан ханийн гэргий. Тэрээр амарсан үедээ гэртэл байх дуртай гин. Аргач үгүй бидтэй жилийн хагаст хань ижил үр хүүхдээсээ хол байна гэдэг бүсгүйхөний хувьд бэрх даваа. Эхнэрийгээ байхгүйд түүний нөхөр нь ээжийн үргийг гүйцэтгэн. Орой ажлаа тараад ирэхэд нь хань нь байнга байдаггүйч түүний минь дуртай мэрэгжил шүү дээ хэмээн Дарижавын хань мөнх учрал ярьцсан. Таалан. Ээж аваад би хамгийн дөрөнд явж байгаа юм тий. Өөрийнхөө сонирхлоор ажиллаж байгаа, өөрийнхөө юугаар хүслээр ажиллаж байгаа хүн бол ер нь бол цаашдаа ажиллаад юмны ажлын оргилд гараадах боломжтой учраас өөрийнх нь сонирхлоор тэгэл ажиллаулдаг шүү дээ. Мэдээж бас ир хүн юм чинь тий. Ажлаасаа ядраад ирэхэд нь эхнэр нь орой олгон гэрт нь байгаа л орой олгон халуун хоол цайтай ухтаасаа гэж боддог л ах. Тэгээд надад бол ер нь юм хэлж байгаагүй. Ханы хувьд бол үгээр хэлшгүй ер нь бол халамжтай шүү. Ажлаасаа буугаад ирсэн тохиолдол манай гэр бүл их л гоёор амьсгалтай шүү дээ. Олон хоног явдаг. Тэгээд тэр орон дөрн тэгэл гэрийн хамх ажлыг хийн дүүгээ авна, хичээлийн нийлэн өөрийнхөө хичээлийг хийн. Би ээжигээ орой алган сургуулиас аваасаа гэж боддог. Олон улсад явж байхад бол нэг 7-8 хоногоор яваад өгдөг. Тэгэл ер нь утас нь холбогдохгүй, хил гараа авчихлаач утас холбогдохгүй. Тэгэл их санаа штэ. Жижигээс ахуулаад том бүртлээ санаа штэ бид гур очинд тэгэл. Ээжтэй хайртай шүү. Ээжтэй бол тэр болгон хайртай гэж хэлж чаддгүй. Тэгээд ээжтэй хайртай шүү гэж хэлмээр. Бидний ажил чинь бас их хэцүү шүү. Тэгэл сарын талд нь гэртээ байхгүй, жилийн талд нь байхгүй, ар гэрээ аяал. Тэгэл байгаа хугацаанд сайхан халамжтай, сайн байх юмсан, сайн ээж байх юмсан гэл хичээдэг шүү. Сүүний өнөр шингэсэн сэвэлэг дагтай байхад мэн. Манай ханы ээж чинь битээ өртөө цуг байж байгаа. Тэгээ 2 жилийн өмнө бурхан болсон. Тэгэл манай одоо хадам ээж чинь аюу мундаг хүн байсан шүү дээ. Би ингээл замд явна, надаа өглөө ирэхэд хоол барайларна, орой явхад хоол барайларна, буугаад очиход гэрэн цэвэрхэн, дулаахан, 2 хүүхдэн цэвэрхэн. Тэгээ сайхан хоол цайтай ухтаал. Тэгэл хүлээгээд байждаг. Тэгээд хүн чи яг нөгөө байхгүй болохоор нь мэддгийм билээ ш. Тэр хүн ямар их миний амьдралд хэрэгтэй байсныг, чухал байсныг. Тэгээд ээжтэй их баярлж явдаг шүү л гэж хэлмээр байна. Миний ээж сайхан ээж мяндас зөөлөн уян ээж. Ган зам зураач галт ирэг хөтлөхөд миний ажил амьдрал гэдэг юм аа. Тэрээр мэрэгчлэрээ их бахархдаг.
Альва зүйл хоёр талтай байдаг шиг хүнд бэрхшээлтэй зүйл ч олон. Гэрээсээ нэг л гараад явсан бол гэртээ санаа зовохгүйгээр сэтгэл зүрхээ ажилдаа зориулах ёстой. Дөрөвд хувцаан өмсөд галт иргэнийхээ голоор алхаж явахдаа ажиллаараа бахархдаг гин. Хүнийг зорьсон газарт нь хүргэж өгөх хамгийн сайхан байдаг байна. Тэрээр зорчигчдийнхоо эд зүйлсийг алдахгүй гэж мансан цагдаа, үйлчлэгч, пилет таслагч, зөөгч, өвлийн цагт галлагч, сэтгэл зүйч, эмч гээд 10 гаруй ажлыг нэг дор хийдэг. Энэ бүгдийг зэрэг амжуулахын тулд түүнээс маш их хурд төвчээр шаардлагадаг байна. Түүнд бүлтийтлээ ээжигээ хүлээж, эрхлэх гэж яарсан бяцхан хүн. Ээжтэйгээ ариун нандин зүйлээ хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцахыг хүссэн хөөрхөн охин нь. Гэргийгээ тесэн ядан хүлээсэн халамжит хань нь. Охиныхоо араас аян замд нь цагаан сүгэн өргөд суух буурай ээжийн бий. Амс хийх чөлөө бахтай ийм ачаалал бүхий ажлыг хийх зориг хүн бүрт үгүй билээ. Ган зам хаан зурайн. Тэр тэнд зорчигчдийнхоо төлөө ажилласаар л байх болно. Бродникийн ажлыг гаднаас нь харахад амархан, хялбархан хэрнээ. Тэд олон төрлийн мэрэгжлийг давхар эзэмссэн байдаг. Ган зам хаан зурайн. Тэд тэнд зорчигчдийнхаа амгалан тайван байдал, ая тухтай байдлыг хангах үүрэгтэй. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр вагон депогийн бродникийн ажил амьдралыг өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай.